Энийг ивтүү татаа морил. За өнөөдрийнхөө бичлэг болохоор та нар ингээд нэг комент үлдээсэн байсан. Нэг хүн комент үлдээсэн байсан. Тэр нь одоо юу юм бэ гэхээр тоглоомын нэр гэдгийгсэн байсан. That's no never гэдэг тийм нэртэй тоглоом байгаа шүү. Тэгээд бид өнөөс юу ярих чилаа? Тэгээд işte өнөөдөр ингээд That's no never-ийн 2 дахь part 2-ыг хийж байна. Part 2-ыг хийгээгүй л дээ. Гэтэл нэг хиймэр санагдаад би энэ бичлэгийг хийх гэж нэг амар боо юм болсон. Би нэг реклам гарангуут нь гаргаж агаад буцаад оруулсан чинь бичлэг маань зогссон. Тэгээд дээрээс нь тоглоом маань дахиж эхлээд байсан. Тэгээд би бичлэгээ зогсоож агаад рекламаа гүйлгэж агаад хийж агаад хийсэн байгаа. Аюу их хичээл сэтгэл орлоо. Тэгээд миний part 1 That's no never маань нэг part 1 маань юу 2 subscribe нэмэгдсэн байлээ. Баярлалаа. Тэгээд 1 лайк байлээ. Тэгээд та нар маань лайк subscribe дараад өгөөрэй. Үнэхээр би ингээд ганц хэрэг лайктэй ганцхан ширхэг subscribe нэмэгдсэн байх юм бол үнэхээр их баярлалаа шүү. Та нар лайк subscribe дараад намайг үзэж байгаа юм чинь лайк subscribe дараад өгөөрэй. Тэгээд би штэ өчигдөр одоо юу яасан 7 минут тэгээд 6 минут 7 секунд ингээд юу яасан штэ бичлээсэн штэ. Тэгээ өнөөдөр би өчигдөр ингээд тэр бичлэг маань ингээд 2 subscribe бас хүн дарсан байхаар нь бас яг уу нэг тийм их бичлээ. Тийм учраас яг урам аваад бүр ингээд амар ингээд багт хизэж олж байгаагүй бол биш штэ. Зүгээр л ингээд бүр амар удаан байж байгаа subscribe ингээд миний subscribe нэмэгдсэн чинь нэгэн өдрийн дотор нэмэгдсэн болохоор би урам ороод тэгээд яасан байгаа шүү. Минутаа ихсгээд 7 минут 24 секундээр ихсгсэн байгаа. Одоо өнөөдрийн миний бичлэг маань 7 минут 24 секунд болсон шүү. За тэгээд одоо та нар ингээд гайхаж магадгүй зөө. Нэг ингээд юу вэ штэ. Нэг ингээд нэг хүн шалгаж байгаа л тэгэл тэгэнгүүт зогсож байгаа л тэгэнгүүт ингээд цагдаад удаад байгаа нь тэр хүнийг баримжилж байгаа гэсэн үг шүү. За тэгээд нөхөд ойлгож яриа за манайхаа. Тэгээд та нар маань лайк subscribe дараад өгөөрэй. Тэгээд бас комент бас харангуй хайрлаа. Лайк subscribe дараад өгөөрэй. Тэгээд ер нь бол би нэг өдрийн турш нэг өдөр багтааж 2 subscribe болно гэдэг бол миний хувьд бол аюу том заяа. Бусдын хувьд бол жижигхэн байж болно л доо. Гэхдээ миний хувьд бол аюу боломжтой байхгүй юу? Тэгээд өнөөдрийн болохоор нэг тийм аюу сонин хүмүүс ихтэй байсан. Тэгээд штэ юу 4 тийм хөлгт одоо тий юм хөлх одоо юу аасан тэгээд ямар ч юу оруулаагүй нэг ямар ч тийм нэг оруулах хүмүүсийг оруулаагүй. Тэгээд би хамгийн гайхалтай заяа 5 одоо юуг оруулсан мөлий 5 хүнийг алдсан байлээ би. Хамгийн гайхалтай заяа 5 хүнийг алаад тэгээд ямар ч орохсгүй байсан хүмүүсийг оруулаагүй байлээ. Тэгээд бодохоор би яг алин дээр нь алдсан юм болоо гэх бодлоо надад орж ирж л юм. Гэхдээ бас тэгээ зүгээр л ингэ тоглож байгаа юм чинь гэж бодоод би нэг цууграл болгох юм уу гэж бодсон. Тэгээд би нэг 6 хүртэл хийх ахаа гэж бодож байна. Тэгээд та нар маань лайк subscribe намайг 6 хүртэл хий гэж байгаа лайк subscribe дараад комент бичээрэй заяа. Тэгэх юм бол би 6 хүртэл хий. Эсвэл би та нарыг ингээд лайк subscribe дараагүй тэг комент бичээгүй байсан ч гэсэн би 6 хүртэл хийх л ах. Гэтэ та нар маань лайк subscribe дараад
намайг дэмжих юм бол би 6 хүртэл 6-аас илүү бүр 7, 8, 10 мэдхгүй ямар ч 20 хүртэл бараг л хийх байх танад лайк, subscribe дараах юм бол заяа. Тэгээд ер нь бол бид ойртын сонин сайхан гэх юм бол байхгүй. Хэвэн л байна дөө. Тэгээд нэг ойртын нэг сонин сайхан гэх юм бол subscribe нэгэсээ ингээд нэгдүүлэх гэж хичээж энэ дөө ойртын сонин сайхан зүйл заяа. Тэгээд хичээл номын шалгал шүүлэг гээд хэцүү байна. 6 дахь ангид орохын тулд штий ингээд хичээх стахгүй юу? Тэнгүүд би ингээд бичлэг хийгээ сууж ахсан. Зөв үү буруу юу? Тэгвэл Тэмүү гэдэг нэг тийм реклам мэдэн штий. Таны мэдэх үү? Тэр реклам ингээд айгу ядаргаатай санагддаг надад бол. Хүү яг ингээд бичлэг хийгээд амар алаад ингээд байж ахчихаа. Тэр ингээд юу гарч ирээд ядаргаад болоод идэв санагдаад айгу лайтай байдаг хгүй юу? Тэгээд та нартайгаа бичлэг хүргэж байгаа юм чи ингээд юм гоё хэрүүл юм хийхгүй зүгээр л яриадгүй. Тэгээд ойртын нэр сонин сайхан нэрэл ингээд subscribe нэгдүүлэхийн тулд гэтээ та нарыг ашиглаж байгаа юм бол ердөөсөө биш зүгээр л ингээд ингээд их subscribe-тай болохыг л хүсэж байна. Тэгээд би өөрөө би их subscribe авахын тулд бол биш их subscribe авахын тулд би энэ бичлэг хийгээгүй зүгээр л би ингээд хүмүүсийн хандлага те намаа юу бодож байна би энэ хүмүүс таалагдж байгаа юм уу таалагдахгүй юм болов гэдгийг л би мэдхийн тулд бичлэг хийж байгаа. Тийм болохоор та нараа маань надад дуртай байвал надаа миний бичлэгэн дээр лайк subscribe дараад өгөөрэй. Тэгээ одоо ингээ харуулж штэ 4 T 5 гэж байна штэ. Тэгээ би одоо ингээд тэр 5 хүнийг алаагүй байсан бол авах гэсэн байхгүй юу. За маргааш би part 3-ыг хийж магадгүй. Та нараа маань лайк subscribe дараад өгөөрэй. За баяртай.